Одон өндөр суваг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Аадар анир нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг хөтлөгч Цэнгэл Баяр бидэнд бэлтгэн хүргэнэ. За дугаарыг маань ихтгэл даах герман чанар хит их болон ханиадны шинж тэмдгийг дарагч Terflow-ийн тэтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон өндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгоны одон өндөр радиогоор хүрч байна. За өдрийн цэнгэлээ. Өдрийн. За өнөөдөр сайхан болоод өнгөрсөн Валентины баяр болоод өнгөрслөө тий. Тэгэхээр ингээд өнөөдөр бүгдээрээ хайрын маш олон өнгийг нэгхэн одоо эмэгтэй амьдралаас хамтдаа сонсох юм. За час улаан грек хитон өмссөн хөл нүцгэн бүсгүй Бетховны сарны санаат дээр бүжиглээд Чикаго хотын тайзнаа бүр яг эд гялалзж исэн тэр үед яг одоо Оросд Рязань мужийн тариачны гэр бүлд нэг тариан төрөв шиг тийм шаргал үстэй нэг хөвгөн мэндэлж байгаа юм. За энэ хөвгүнийг эхний шүлгүүдийн хэвлэгдэж байх хугацаанд нь төрөний бүжигчин бүсгүй нэр алдар бүр айл хэдийнэ дэлхийд даяараа төгссөн байсан. За тэд хизээч уулзахгүй байж болох байсан боловч одоо энэ урлаг бол өөрийн гэсэн жамтай те салбараас хоорондоо уулзалдах боломжтой учраас энэ хоёр амьдралдаа хоорондоо учирсан. За хайр дурлал нь маш богинохон байсан ч гэсэн дэндүү тод бадамлсан болохоор нь одоо энэ хоёр хүний хайр дурлал бол одоо хүртэл яригддаг. За энэ хүн бол одоо чөлөөт бүжгийн загалмайлс их Айседоро Данкан, яруу найрагч Сергей Есенин нарын хайрын төв байгаа юм. За тэгээд одоо энэ эмэгтэйн тухай одоо нэвтрүүлэг бэлдэж байхад надад тийг санагдчихлаа. Нэг эмэгтэй хүнд агтсан гоо үзэсгэлэн бас агтсан авьяас тэгсэн мөртлөө бас л агтсан их зовлонг ганцхан энэ ядуу маш хэцүү амьдралаас төрөн гарсан энэ эмэгтэй үзжээ гэж одоо их өрөвдөж бодчихлаа. Тэгэхээр бүр итгэмээргүй олон эмэгт улсын бүсгүй амьдралыг ярья. За хүүхэд насндаа энэ Айседоро Данкан гэж эмэгтэй ямар амьдралыг туулж бага настай өнгөрүүлсэн бэ гэхээр одоогоос 148 жилийн өмнө буюу 1877 онд Ирландаас Америкийн Сан Франциско хотод энэ Данкныхан цагаач илж ирсэн байгаа. Тэгээ өрхийн тэргүүн наав нь уг нь бол айгүй хөрөнгө мөнгөтэй банкны эзэн байсан. За тэгснээ хүн толготуулаад эдний гэр бүл бүр ямар ч мөнгө төрөхгүй болсон. Ядуу болоод 4 хүүхэдтэй ам бүлээ яаж тэжээх болсон. Тэгэд энэ айлын 4-р охин нь бол одоо өнөөдөр яригдчихж байгаа энэ Айседоро Данкан гэж юм эмэгтэй. За уг нь аав нь бол тийм уул уурхай мэрэгжилтэй, урлагийн маш их мэдрэмжтэй, хөрөнгө мөнгөтэй байсан боловч яг энэ хэцүү зүйл тохиолдсон чинь яг энийг даван туулах тийм одоо сэтгэлийн тэнх аавд нь байгаагүй. Тийм маш хэцүүлтэй. Тэгээд 4 хүүхэдтэй нялхнараа хүүхэдтэй нэхнэрээ хаяад явцсан. Хаяад явцсан. Тэгээд одоо нөгөө ээж нь яаж одоо нялх хүүхэдтэй дахиад ийм ойролцоо насны 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэй хүн яаж амьдрал авч явах уу гэдэг айгүй хэцүү асуудал болсон байгаа. За ээж нь бол өөртөө олдсон бүх ажлыг хийдэг байсан. Юм оёох, хувц хунар угаах, тэнд юм зөөх тэгэл бүх ажлыг хийж ин 4 хүүхдийн одоо өдрийг үл залгуулж байгаа байхгүй юу. Тэгж байгаа сүулдэ нэг юм оёох юм уу эсвэл одоо захиалга авч юм оёох юм уу төгөлдөр уур хичээл заадаг ажлаа ерөн жоохон тогтмол хийдэг байсан. Тэгээ энэ их ажлын хажуугаар ээж нь хүүхдүүдтэй бүх юмыг заахыг оролддог байсан. Сайн ээж байх ажлыг энэ хүн ерөөс хизээч орхиогүй. Тэгээд энэ хүний хэлсэн үг надад бүр маш их таалагдсан. Хүн яах вэ? Талахгүй амьдрч болно. Гэхдээ урлаггүй амьдрч болохгүй шүү гэж 4 хүүхдээ өсгсөн байгаа юм. Ямар гоё үг. Сэтгэлийн тэнхээтэй байгаа байхгүй юу? Тэгээд энэ айл бүр үгээгүй ядуу идэх хоолгүй. Ийм боловч өмсөгч хувцас байхгүй боловч одоо эдний гэрт байнга хөгжим дуурчдаг. Хүүхдүүдийнх нь гарт дандаа ном бичдэг. Ийм айл байсан байгаа. Тэгээ энд бүр яадгүй гэхээр ээж нь эртний грекийн эмгэнэл жүжүүдийг хүүхдүүдтэйгээ хамтаар ингэж тоглолт болгож тоглодог. Дүрд ороод. Тэгээ ийм гоё одоо ядуугийн зовлон байсан боловч тархин хизээч өлсөж цангахгүйгээр энэ хүүхдүүдийг өсгсөн байгаа юм. Тэгээ энэ нэг метрашгүй тэмцэгч шин чанарыг бол Айседоро Данкан гэж нэмэгтэй ээжээсээ өвлөж авсан болов уу гэж бүр бодогдчихлаа. За энэ бяцхан доороо охин маань одоо 2 настайдаа л бүжиглээд эхэлсэн. Нөгөө ах эгч нар нь бүгдээрээ юм урлагийн мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтөй бүжиглдэг, дуулдаг ийм хүүхдүүд ангуутал 2 настайдаа л энэ охин маань бүжиглж эхэлсэн. Тэгээд бага наснасаа эхлээд доороо далайн эрэг дээр маш олон цагийг өнгөрөөдөг. За өлсхийг умартна. Тэнд юу хийдэг байсан гэхээр ингээд далайн давлгаа түрээд орж ирж байгаа тэр байдлыг бүжгийн хөдөлгөөн болгож хийдэг байсан. Тэгээд далайн давлгаа чинь тийм сонин штэ тий. Бид нар тэрийг ингээд давуугаарч илэрхийлэх гэсэн хэцүү байхад тэр юм жоохон охин ингээд биеийнхээ хөдөлгөөнөөр өөрөөсөө гарах гэж хичээдэг байсан байгаа байхгүй. Тэгээ энэ бол ийм байглаас заяасан уян налархаа энэ хөдөлгөөнүүд нь өөрийн одоо хожим
бүжгийн хилэмжийнх нь энэ хүний онцлог бүр тэр аяараа бүжгийн урлагт хийсэн шинжилэл нь энэ болсон гэж үздэг. Тэгээ охиныгоо яг 5 нас хүрэхэд нь 7 настай гэж одоо худлаа хэлээд сургуульд оруулсан байгаа. Уг нь бол тэгээ тэр үед яг одоо бид нар ч гэсэн нэг 7 8 тад ордог гэсэн тий. Тэрэн шиг ингээл 7 настай гэж бушуухан л нэг сургуульд тэнд нэг газар ингээ очиод юм сургал гэж бодсон юм шиг оруулсан чинь маш хатуу чанга дэглэмтэй энэ сургууль охинд ерөөсө таалагдаагүй. Тэгэл нэг л болж өгөхгүй. Тэгээд 10 нас хүртлээр тэр сургуульдаа сураад тэгээ сургуулаа хайцсан. Тэг өөрийнхөө дээдлийн болов ихчтэйгээ нийлээд ойр хавийнхаа хөрш айлуудын хүүхдүүдэд бүжиг зааж өгдөг. Тэгээ тэр бүжгийг хаанаас сурах нэг өөрсдөө л ингээд дэгэлцсэн. Тэгээ тэр нь мэдээж хүнд заах нөгөө хүн төлбөр өхөөц хэмжээний юм хөөрхөн байдаг байсан учраас энэ мэтэр ээжтэй тусалдаг байсан. Энэ айлын охтод. За тэрхийнхээ хажуугаар мэдээж тэр нөгөө бүжгийн илүү баялаг олоод сайжраал ингээд ээжтэй туслаад байгаа боловч мэдээж нөгөө хоол унд юмдаа хүрэхгүй. Ядуу айлын хөхтэйг ядуул үнэлж байгаа тий хизээч үнэхээр мундаг байна чамд энийг өгье гэж өгөхгүй байгаа байхгүй. За ингээд энэ охиныг бүр хар багаас нь маш их сонирхлын татдаг байсан юм юу байсан гэхээр нөгөө ээжин сойрын тавьсан тэр грекийн түүх соёл. Нэг л сонирхолтой санагдаал тэр ядуу амьдралынхаа боломж бүх болцоогоор грекийн түүх соёлыг л судлаад байдаг гэсэн байна. Урлагийн үлгийн улсын грекийн түүх соёл татагдсан нь одоо би бүр энэ дээр айгуу баярсан. Саяхан нөгөө нэг археологийн нууц дээр грек ч өөрөө те философийн, улс төрийн, урлаг соёлын үлгийн нутаг болсон. Тийм одоо түүх соёлоос ингэж суур үндсээ авсан болохоор энэ эмэгтэйн энэ бүжиг бас тэр үедээ цагийн аясаар хүлийн зөвшөөрөгдөж дахин давтагдчихгүй байдал нүүссэн болов гэж бодож илаа. За энэ эмэгтэйг нүцгэн хүлт Айседора гэж ер нь нэрлэдэг. Тэгээ бас л өргөдөлтөй одоо яагаад нүцгэн хүлт гэсэн юм бол тэгсэн чинь ганцхан гуталтай. Тэгээ тайзан дээр гараад нэг юм салмархай дав өмсцэн тий. Тэгээл тайзан дээр гараад нэг жаахан том болоод ирэн гутлаа бүжгэлдэг байсан. Тэсэн чинь нэг өдөр нөгөө ганц байдаг гутал руугаа ингээд юм асгаа ийцсэн. Тэгээ нөгөөдөг чинь ингээд гараад ингээд тийм гоё эрхчлөөтэй энэ алархаа хөдөлгөөн хийх хэрэг гутал нь айлтрах гад. Тэгээ санаа зовсонд бол гутлаа тайлаад хөл нүцгэн гарцсан чинь хүмүүс тэрийг айгүй сонирхолтойгоор хүлээж аваад энэ одоо тэ модерн юу ийд ямар гоё юм бэ гэд хүлээж аван гутал болж ин тэгвэл би гутал нь санаа зовох хэрэггүй юм байна гэж шууд тэр цагаас хойш энэ ядуу байдал нь өөрт нь бас юм тэ өөрийнх нь стилийн имиж нүр царайг тодорхойлж болох үс ийм давуу тал болж амьдралд нь нөлөөлсөн байгаа юм. За охин маань одоо 18 нас хүрч байгаа. Тэгээ одоо 18 нас хүрэнгуутл нь охины дунд нэрээр нь буюу Айседора Данкан гэж дууддаг болсон. Тэгээ энэ үед гэр бүлэрээ Чикаго хотод нүүж ирсэн. Бас л нөгөө амьдралаа сайжруулах гал хайгаал ирээл яваад байгаа. За энд бол зорилго нь нэг юм балетын ямар нэг дэг сургуульд ороод тэгээд яг үнэхээр энийг нэг мэрэгжлийн хэмжээнд сурчих юмсан гэсэн хүүхдэд нь хүсэл байсан. Ээжд нь ч гэсэн тийм зориг байсан уг нь. Тэгтээ тэр сургууль бас таалагдаагүй. Яагаад гэвэл ингээд сургууль дээрээ бүжиглснийхаа дараа бүх багшид тайлбарлах хэрэгтэй болдог гинэ. Очоо наа чи ингэж бүжиглэхгүй штэ гэж хэлэн гутал би ингэж бодсон юм аа тэгээд ингэсэн юм аа гэд өөрийнхөө үзэл бодлыг тайлбарлах нь энэ охинд айгу төвөгтэй санагдсан. Би өдөр болгон хитэн багшид тайлбарлах хэрэгтэй юм бэ гэдэг юм уу тий. Багш нарын чадвар түүнд гологдож байна гэсэн үг. Багш нар нь гаргаж байгаа хөдөлгөөнийг ойлгохгүй шүү. Тэгэхээр яг л нэг онлоо яриад байна. Үгүй ээ ингэж зогсох хэрэгтэй гэх стол гэдэг. Манай хүндийн нэг үнэн сэтгэлээс байгаад байдаг. Нэг тийм хоёрын хооронд чадвар байсан бол бас багш нарт уусч болох байхад уусахгүй яваадсан байгаа байхгүй юу. За ингээд сүүлдээ мөнгөний төлөө шөнийн цэнгэний газруудад охин маань 18 наснда бүжгэлдэг. Өөр арга байгаагүй. Энд бол бас мөнгө олно. Дээрээс нь хинч тэрийг одоо онл ярьж шүмжлэхгүй тий. За манайхаар бол одоо халтуур хийдэг газар л хийж яриа да. Халтуур хийгээ явж байхад энэ дунд юм Бохема гэдэг нэртэй газар л өөрт нь хамгийн гоё нэрийг нэг тийм урлагийн хүний авч болох сэтгэл ханамжийг зөвхөн мөнгө биш тэр сэтгэл ханамжийг өгдөг байсан юм байна л да. Тэгээ энэ ямар газар юм бэ гэсэн чинь энд бол дандаа ядуу уран бүтээлчд ирж уран бүтээлээ тойрогддаг үзэж байгаа хүмүүс нь бас яг л нэгтэн те хэцүү амьдралаас хайлтч гэсэн чөлөө аваад сууж байгаа нэг тийм хүмүүс байдаг газар илүү таалагддаг байсан гэж байгаа. Тийм ээ тэр нөгөө эрх чөлөөг мэдэрдэг газар байсан юм байна. Аль аль талдаа. Чи яг гоё лээ. Одоо энэ эмэгтэй бүх амьдралын туршдаа хүссэн юм эрх чөлөө байсан байхгүй. Одоо дэг сургуулийн хувьд амьдралын хувьд. За тэгээ ажиллаалаа амьдрал нь бүр огт дэвшлээгүй. Тэгээ энэ Данкныхан гэр бүлэрээ 1899 онд одоо Айседорог бол 22 настай болсон байхад нь буцаад хөгшин Европ руу нүүж байгаа юм л да. Аймаг зогоохын хажуугаар арай гэж хурааж хадгалсан мөнгө байгаа шүү дээ. Тэр нь бүр үнэхээр инээдтэй. Усан онгоцны бүр хамгийн доотлын тэр мал ачдаг хэсэгт. Суухад бүр арай гэж хөрөлдсөн. Юун идэж уух те зүгээр л тэнд суух л мөнгө хүрсэн.
За ингээд Англид ирсэн чинь нөгөө балетын урлагийн хувьд бүр хуучны дэг сургуультай Лондонд Айседорог бол ерөөсөө ойлгохгүй юу ч хийгээд байгаа гэдэг байдлаар л хандсан. Тийм болохоор Айседора өөрийнхөө бүжгийг нөгөө багаасаа дурлаад исэн тэр эртний грекийн урлагтай би холбох ёстой юм байна. Илүү хөгжүүлэх ёстой юм байна гэж мэрэгэн санаад ирсэн байгаа. Тэгээд энэ Их Британий алдарт мөсийн эртний грекийн хэсэгт ийм уран баримлууд байгаа. Тэгээд тэр ваарн дээр ингээд зургууд байгаа. Тэр зурагнуудаас судалсан гэж байгаа байхгүй юу? Энэ бүсгүйг харахаар яг грек бурхан шиг харагддаг. Тэгвэл энэ чэнэс яг юу гаднах төрхийнхаа юг авсан юм те. Яг үнэ ингээд ийм өөрийнх нь биеийн хилэмж бие авч явж байгаа байдал нь яг нэг тиймэрхүү юм билээ. За тэгээд нөгөө 1812 онд тавьцаа ч юм уу одоо Британд ирсэн энэ би бодохдоо Акрополис гэж тэр дэлхийн шилдэг музейн тэр бүтээлүүд байсан болов уу гэж бас археологийн нэвтрүүлэгтэйгээ холбож бодлоо. За тэгээд энэ өөрийнхөө бүжиглдэг Шопен, Бетховен, Штраус, Мендельсний хөгжимд энэ дүрсний хөдөлгөөнүүдийг тааруулан нарийн ингэж урлаж өөрөө дийлж гаргасан байна. Тэгэхээр дээр үе нэг олдврууд археолог төр ер нь яригдахтаа ингээд бурхтыг хүртэл үйл хөдлөл ахуйтаа ингээд цуврал юм шиг болгоод зурцсан байдаг. Одоо тэднээс л санаа аваад исэн болов уу гэж таасан. Тийм байна тий. Айгүй хөөрхөн. Тэгээд маш тийм хөнгөн сул тийм грек хитон өмсөд хөл нүцгэн бүжиглдэг. Энэ нь бол одоо энэ хүний байгаа боломж нь байсан. За бас өөртөнч бүжигэнд нэг зохицдог байсан. За ингээд нөгөө Айседора Данкан маань бүжгийн хэл илэрхийллийг бүр өөрт өөрчилж хөдөлгөөнийг үзэл санаа дотоод сэтгэлийн тунхаглал болгож хувиргасан ийм одоо шинжлэгч ийм хүн юм байгаа. Тэгэд энэ хүний энэ санаа нь эртний грекийн хетера гэж ярьд юм байна. Буюу одоо өндөр боловсралтай хүнтэй суугаагүй тийм дууч юмсээс бас өөрөө санаа авсан. 2400 жилийн өмнө амьдарч байсан философч бүсгүйчүүд гэж хэлсэн ч болохоор одоо энэ хетера нарын сэтгэл мэдрэмж үзэл бодол ингэж одоо Айседора Данкны сэтгэл зүгээр дамжиж амилсан гэж хэлж болно. За бүжгийн талаарх энэ хүний үзэл бодол сонгодог ойлголтоос тийс өөр байсан юм байна л да. Тэгээ энэ хүн юу гэж одоо хэлдэг байсан гэхээр одоо балетын ч юм уу бүжгийн маш гоё юм позууд байгаа шүү дээ. Хизээч одоо дангаараа тийм үзэсгэлэнтэй байрлал хөдөлгөөн дохио зангаа гэж байхгүй. Энд чинь ингээд аливаа хөдөлгөөн бүх зүйл хүний дотоод сэтгэлээр ингэж дамжиж гараад тэгээд үзэсгэлэнтэй шинжийг бүрдүүлнэ гэд одоо тэгэхээр бүх хөдөлгөөн нь өөрөө тэгж үнэн сэтгэлээсээ хийдэг байсан. Ийм бүжигч эмэгтэй юм шиг байна. Тэгээ энэ нь надад ч гэсэн их гоё санагдсан л та. Одоо хайртай гэдэг үгийг инх батад хэн хэлж байгаа. Тэгээ хайртай хүн хэлж байгаа хэсгээс хамаарат чамд сайхан сонсогдно үхээс хайртай гэж хэлдэг гоё хоолой гэж байхгүй. Гоё хэлнч гэж байхгүй шүү дээ ер нь. Яг тэрнтэй адилхан байна гэж ойлгосон. За Айседора Лондонд байхдаа 50 настай зураач Чарльз Галле, залуухан яруу найрагч Даглас Инсли гэдэг ийм хоёр залуутай их дотн найзууд байсан. За энэ хоёр залуу бол ерөнхийдөө манай эмэгтэйд хоёулаа сайн сэтгэлтэй. Нэг нь бол ингээд шүнжэнгөө шүлэг уншаад одоо унтахгүйгээр нойроо хасаад ингээд урлагийн сайхныг түнд мэдрүүлдэг байсан бол нөгөөх нь ингээд Франц хэл дээдсийн хүрээлэлд бие яаж авч явах вэ гэдэг талаар дандаа сургамжилдаг ийм хоёр найз. Нөгөө хоёр эрэхт нь хоёулаа бие биедээ дургу. Тэгээ Айседора юу гэдэг байсан гэхээр би гэр бүлтэй болохгүй. Хайр дурлал бол юу ч биш ээ. Би нэг иймэрхүү л харилцаатай байна гэд одоо тэр ээж аав хоёроо салгалтаас үүдээд ч юм уу хайр дурлалд итгэлгүй. Жоо сэтгэл зүйн шарахтай болчих тийм. Ийм байдлаар ханддаг байсан байна. За Айседора Лондонд алдартай болсон. Тэгтээ санснараа бол мөнгөтэй болоогүй. Тийм болохоор урлагийн шинэ юм болгоныг дэмждэг Парисыг зорьсон байна. Тэнд л намайг ойлгоно гэж үзээд. За энэ нь ч зүг байсан. Парист Айседора шууд нэр хүндтэй уран бүтээлч болоод за шүтэн бишрэгчт нь бүр байнгын хүрээлдэг болж ирсэн. Одоо л манай хүн чинь нэг овоо гайгүй амьдрахаар болж ирж байгаа байхгүй юу? За энэ дунд одоо алдарт уран баримлч Роден гэж хүний одоо энэ хүн бол ийм юм байна. Хүний биеийн бүтэц гэдэг бол маш онцгой, гайхамшиг юм аа. Тэгээд сэтгэл хөдлөлийг ингээд тэр биеийн бүтэц чулуунд хүртэл сэлж те. Яг чулуун сэлбрээ, яг л сэтгэл хөдлөлттэй юм шигээр ингэж урлаж хийж чаддаг байсан. Энэ хүн манай Айседорог ойлгосон байгаа. Нэр ингэж гардаг штэ гэдэг аюу сайн ойлгосон. Тэгээд одоо бараг энэ цаг үедээ цэвэр урлагийн хэлбэрээ энэ хүний бүжиг бол урлагийн хэлбэр гэж олж харсан маш цөөн хүмүүсийн нэг гэж үзэж байгаа юм. Тэгээд энэ Родины хүсэлтээр Айседора тайзан дээр биш, театрт биш, Парисын нэг жижигхэн салонд энэ хүний одоо баримл хийдэг урланд нь одоо баахан л энэ тэнд юм хөглөрсөн тийм зайд нэг удаа тоглолт хийсэн маа. Тэгээд яг энэ тоглолтын үеэр бол энэ баримлч өөрөө
яг тэр өөрийнхөө хийдэг хөшөөнүүдийн нэг болсон юм шиг ингээ гацаад таг зогссон байсан гэж тэмдэглэж үлдээсэн байдаг. За хожим нь бол Айсодорогоос санаа авч би энэ бүтээлээ хийлээ гэсэн маш олон гайхалтай бүтээлүүд энэ хүнд байсан. За энэ бол миний онгодыг хөглөгч бүжигчин гэж хүртэл нэрлэдэг байсан юм байлээ. Энэ Айсидора өөрөө ядуу за одоо нэг овоо гайгүй болж байхад шүтэн бишрэгчт нь бүр хитрхи шүтчихсэн. Яагаад гэвэл энэ хүн яаж ингэж хөдлөд байгаа юм бол яаж ингэж бүжиглээд байгаа юм бол гэдээ ингээд тоглолт хийсэн газар нь ингээд энэ тэндээс нь зулгаагаад явуулахгүй хувцсыг нураад тэгээ ингээд хувцсных нь зарим нэг хэсгийг ингээд Айсидорогийн бүжгийн Айсидорогийн хувцсны хэсэг гэж бүр тэг шүтэн биширдэг. Тэгээд нэг удаа бүр ингээд одоо ширээний бүтээлгээр өөрийгөө бүтээгээд иржсэн. Тийм хүртэл тохиолдол байсан. Амар сонирн байгаа. Ингээ хувцсыг л авч ивэл болоо ураад тастаад ингээ зулгаагаад авчдаг байсан гэж байна. За ингэж одоо айгүй сонирн байдлаар бишрэн шүтэж байхад нүцгэлж биш хувцсалдаг байсан ганц хүн байсан гинэ. За энэ болохоор Пол Пауэр юм байна. Энэ одоо нөгөө Коко Шанелээс өмнө одоо корсетгүй даашинсны 90 үеийг эхлүүлсэн дизайнер энэ хүн хувцс зохион бүтээгч энэ хүн маань одоо тэр гоё сул даашинзыг энэ эмэгтэй зориулж хийж өгдөг. Сүлдээ одоо бүсгүйчүүд бас тэр айхтар корсет бие шахсан балаж энэ бол онцгүй байна гэд маш элит мөртлөө сул хувцс руу бас Айсидорог дагаад айгүй их шунанд орлож орсон гэж бас байдгийн байна. За ингээд Айсидорогийн өмсдөг энэ грек загвартай өргөн цанц хитон зэргийг загварт оруулаад өөрийн үйлчлүүлэгч нартаа бас одоо санал болгосон. Энэ нь Айсидород маш их таалагдсан болохоор ер нь Пол Пауэрогийн хийсэн хувцсаар л Айсидорог ангардаг болсон юм байлээ сүлдээ. За тэгээд Айсидорог одоо бас гангалахаас гадна энэ эмэгтэйг хажуудаа дагуулад явж ивэл би өөрөө гангарч ийна гэж үздэг залуучууд бол бүр өстө цахаас аваад байсан. Маш олон залуучууд араас нь гүдэг. Манай хүн бол нөгөө хайр дурлалд итгэлгүй хандлагатай хэвээрээ төр зургийн хайр дурлалтай ийм л байдлаар одоогийн байдлаар л явж байгаа. Заман сурчлагын дараа жинхэнэ хайр дурлал ярина. За тийм. Энэ яг зөв газараа байх гэдгийг хамгийн тод жишээ нь энэ хүн юм шиг санагдлаа. Америк уг нь бол арай жоох эрхчлөөтэй хүмүүсийн сэтгэлгэн жоохон задарсан Англиг бодвол штэ. Тийм байсан газар. Гэтэл Америкийг орхиод Англид очино гэдэг чинь хөгшин Англи бол хэцүү штэ. Бүх юм хууль журмын дагуу хаан юутай те хатан хаан мэтэртэй тийм газар очичоод тэнцэнээсээ шин юм суралцаад тэрийгээр өөрийгөө хөгжүүлээд дараагийн түвшин рүү явж байгаа. Тэгэхээр энэ бүсгүн тэр гайхамшигтай чадварыг бол би сая мэдэрлээ л те. Өөрийгөө ингэж хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Хаанаас санаа авч болох уу гингүүтэй зүгээр шавар баримлаас авсан байгаа байхгүй те. Яг байна. Үнэхээр гоё юм байна. За өнөөдрийн дугаарыг маань ихтгэл даах герман чанар хэтих ивент итгэж байгаа. За тавилгын хамгийн их эдлэгэнд ордог хэсэг бол нугас шургуулгын зам буюу тавилгын тоноглолууд гэдэг юм байна. За тэгвэл манай хэтих маань тавилгын тоноглолын юм дэлгүүр гэж байгаа. Яг Германы яг чанартай хэтих чинь баг Германда номер 1, Европт номер 1 гэсэн харин тийм. Тэгэд би яг бодлоо л да ер нь хүмүүс тавилга авахдаа ер нь яг юугаар автангаал хард юм л. Өнгийн загварын тий. Гэтэл хамгийн чухал хэсэг чинь тэр яг эдлэгэнд ороод байгаа хэсгүүд чинь яг тэр тоноглолууд нь байдаг юм байна. Манай галтууны тавилга гоё л доо. Гэхдээ ингээд дарахаар онгоохоо болцсон тэр тоноглолын алдаа байгаа байхгүй. Алдаа ч муу тоноглол байгаа байхгүй. Тэрийг хэрвээ тэр муугаараа байгаалах юм бол би муугаар нь солиулах юм бол жилдээ нэг удаа солиулах юм бэл. Өө тийм. Тэгээд нөгөө цаг хугацаа өнгөргөнгүүд танаа тавилгатай одоо эн чинь олон шүрвцээр гад болио штэ. Заад боли хаалхын солио болонгууд л өнгө ижил тэр байхгүй болчдаг гэсэн. Яг тийм. Тэр нугасыг солих тусам тэр тавилга чинь энэ хавтангууд ч өөрөөсөө муудаад байгаа байхгүй. Яг байна. Тэгэхгүй яг нэг чанартай юм тавьчих юм бол тэр 20 30 жилдээ бол баталгаатай байж гин гэж байгаа юм байна. Тэгээ ер нь бол манай хэтихийнхэн маань манай шоурум дээр үзүүлэн гэрүүн дээр нэг хүрээ дээрээ. Тийм бол бид эднэрийг маш сайхан тайлбарлаад тавилган дээр ямар чухал үт юм гэдгийг үнэхээр сайн ойлгуулад өгнө гэж байгаа. Би бол эдний одоохондоо очиж амжаагүй байна. Цагаан сарын дараа бол яаж яагаад очино? Яагаад тэгэхээр жоох. Яг манай гэрлүү явах зам даа үү. Тийш тийм нэр тий. Хаана гэхээр нөгөө нэг ТЭЦ 3-ын уулзар дээр байхгүй. Дизайн центр гэдэг байшин байж байгаа. Замынхаа хойдолтой одоо яг болонд л байж. Лавай захын эсрэг талд. Тийм. За тэр байшингийн 201 доотод байж байгаа. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл юм уу? Хаяг байршлын талаар дэлгэрэнгүй одоо тодруулахыг хүсвэл 77 тэг 4 56. За мөн 95 тэг 4 56 дагавар утсаар холбогдоод за асуух боломжтой юм байна. За баярлалаа. За энэ эмэгтэй амьдралд одоо хайр уу дурлал уу гэж үнэхээр одоо
асуумаар за зовлонтой адармаатай айгу хэцүү учирлууд маш олон байгаа. За одоо тэр учирлуудаас нь дурдвал 1904 онд Айседора 27 настай байхдаа Эдвард Гордон Крейг гэж театрын найруулагч бас одоо урлагийн гэр бүлээс гаралтай юм алдартай залуутай танилцсан байна. За танилцсан ч гэжтэй ер нь бол зүгээр дорогийн амьдралд энэ залуу шууд ингээд дайраад ороод ирсэн. Яасан гэхээр тоглолтод дуусаад ийм 12 дугаар сарын 1 орой яг арын өрөөнд байдаг штэ бодог модгийн арилгаад ингээд сууж исэн чи ерөөсөө нэг залуу бүр хашгираал ороод ирсэн. Тэгээ магтаад байгаа, уурлаад байгаа нь ингээ хойлолтцсон. Чи бүр үнэхээр гайхалтай гэж нэг хэлээл. Чи намайг ингээд миний бүх хүсэл мөрөөдлийг аваа авчлаа. Чи намайг галзуурууллаа. Чи миний тайзыг булаачлаа гэд. Ингээд бие барьж чадахгүй хашгирч орилоод тэгсэн ирнэ. Гайхалтай чи гайхалтай байлаа гэж нэг хэлээл. Ингэсээр хагаад яг энэ байдлыг Айседора бүр хүлээж авч чадаагүй амжаагүй байхад хизээний нөгөө залуу гараа явцсан байсан гинэ. Сэтгэл маш хөдөлсөн байна. Тийм. Тэгээд энэ бол юм энгийн учрал биш вэ? Энэ ямар учиртайгүй юм бэ гэж Айседора айгүй их бодсон байгаа. Тэгээ хүн амтнаас асуусан. Энэ залуу ямар учиртай залуу байсан гэхээр агуу жүжигчин Хелен Терригийн хүү гэж хүмүүс тайлбарласан байгаа. Энэ бол одоо алдартай жүжигчин Гордон Крейг гэж залуу одоо найруулагч тайзны одоо маш гоё тайз бүтээдэг гэл ингээл хэлсэн байгаа. За тэгээ сүүлийн үед энэ залуу тайзан дээр гарахаа болоод зураач, найруулагч, тайзны дизайнер болоод тэгтээ бүр тэр тайзыг бүр маш гайхалтай бүтээж чаддгаараа нэрд гарсан юм чанартай уран бүтээлч байсан. За удалгүй энэ хоёр уулзсан байгаа. Тэгээд яалтчгүй уулзсан. Тэгээд ингээд ерөөсөө хотын годамжаар хоёлоо хөдөлцөөд гинэ одоо бүр шууд хэлж байна тийм. За хөдөлцөөд гэд хэлчихээ дөө. Ер нь 2 цаг хамт алхаж жагаад одоо энэ залуугийнхаа студ руу орсон байгаа. Студ руу ороод хаалга хаагдсан тэр хоёр тэрвэрлсэн 14 хоног салаагүй. За дундор нь нэг эрхвиш юм идсэн байгаа. За тэгээ нэг унтсан юм удаа гүм ямар ч байсан бүр Айседорог 90 сурвалжилсан. Алга болчлоо. Энэ хүн хулгаалагдчихлаа. Хуваарт жүжиг дээрээ гарахгүй те юу болоод байна гэдэг бөө юм болсон. Айседорогийн ээж амьд байгаа шүү дээ. Юу болов гэсэн. Тэгсэн энэ учирлынхаа талаар энэ хоёр хүн бол үнэхээр одоо гал халуун тийм байсан. Бид хоёр хин ч одоо зүгээр танихгүй хүмүүс уулзаж учирч байгаа биш. Хизээний одоо таньдаг нэг нэгнийхээ нэг хэсэг юм шиг мэдрэмж төрж исэн гэж дурссан байт юм билэ. За тэгээд бүр аргаа ороод театрын зүгээс одоо хадагта Данкан одоо ийм вирусын гаралтай ханиад хүрсний улмаас тоглолтоо одоо төр хугацаагаар цуцаллаа гэж ингэж энэ хоёрт энэ үед нь тийм зар мар бичдэг байсан шүү. Ингэж чөлөө олгосон байгаа. Тэгээд бид галын дүл нийлсэн юм шиг хамтдаа шатаж байсан. Тэгээд манай Айседора хэлж байгаа. Би ашгүй нэг юм найзаа, хайраа тэгээд өөрийгөө олчлоо. Бид хоёр хүн биш зүгээр нэгд цул болж нийлсэн юм аа. Энэ бол эрэгтэй эмэгтэй хүмүүс нийлсэн биш харин ихэр сэтгэлийн уулзалт байсан юм гэж тэмдэглүүлдсэн байдаг. Харин ийм да юу учрал маш гоё. Үнэхээр гоё. Зарим хүмүүс мэдрэхгүй байж байгаа да явцдаг баг. Гэтэ ингэж мэдэрч үтсэн хүний хувьд хэлэхэд үнэхээр чамаас хэлгэр чинь би яг бодчихвол би яг бас мэдэрч үтсэн хүнээс сонссон. Тэгсэн ч үнэхээр тийм байдаг. Юм анх уулзах зүгээр яг л таньдаг хүн мэддэг. Бүр бодохдоо ижилхэн боддог гэдэг. Би тэрийг сонсч байсан болохоор азтай юм а гэж бүр бодож илаа. Тийм уулзалт байсан гэд тэмдэглэсэн байгаа юм. За тэгээд аз жаргалтайгаар энэ хоёрын энэ гал халуун хайрын дундаас нэг хөөрхөн охин төрсөн. За Айседора харин төрхтөө бол маш хүндрэлтэй төрсөн. Тэгээд удалгүй бүсгүй маань одоо юм л бол сэтгэлээр унаад идэг. За тэгээ Крейгийг нөхрийг одоо бие сэтгэлээрээ ч гэсэн эд мөнгөөр ч гэсэн ийм дэмжихээс залгасан. Нэг талаасаа нөгөө нэг Крейгийн хүсэл тэмүүлэл авьяас чадвар нөгөө талаасаа Айседорагийн хайр урлаг ер нь ингээд адилхан урлагийн хүмүүс мөртлөө ерөнхийдөө энэ хоёр зөрчилдөд идэг асуудал айгүй их байсан байгаа юм. Тэгээд Айседород сонголт хийх шаардлага гарсан. Энэ нь юу вэ гэвэл одоо би энэ амьдралаа сонгох юм уу эсвэл бүжгийг сонгох юм уу гэсэн. Тэгтээ сонголтоо аль хэзээ нэг хийцэн байсан. Яагаад гэвэл Айседора урлаг бол мөнх, хайр бол мөнх юм биш гэж итгэдэг байсан. Энэ бол дахиад нөгөө бага насны асуудлууд нь үүсэж байгаа юм шиг байна. За ингээд Айседора бага наснда маш тарчиг амьдралтай байсан болохоор энийг нөхөж байгаа юм шиг ер нь их тийм үрлэгэн мөнгийг гэдэг самаа намаагүй зарцуулдаг, олсон бол зарцуулдаг ийм эмэгтэй байсан байна. За дараа нь
Дорогийн амьдрал дахиад нэг залуу гарч ирсэн. Энэ нь болохоор Парис Зингер гээд за энэ бол бүр бурхнаас өгсөн бэлэг юм уу гэмээр энэ залуу байсан байгаа. Энэ болохоор маш тийм царайлаг, ааваасаа өвлөж авсан мөнгө ихтэй, тэгээ халамжтай. Манай Исидорогийн хүүхдийг яг өөрийнхөө хүүхд шиг хайрладаг. Сүүлдээ бол эн чинь нөгөө Парис Зингер маань өөрөө нөгөө бидний мэддэг Зингер гэдэг оюутлын машин байдаг шүү дээ. Аав нь бол одоо энэ оюутлын машин үйлдвэрлэгч байсан. Тэгэхээр ааваасаа энэ бүгдийг өвлж авсан юм залуу хайр дурлалтай болж байгаа. За бүжгийн сургуулийг Исидора энэ үед өөрөө бүжгийн сургууль нээжсэн. Энийг бүр үнэн сэтгэлээсээ дэмждэг. Тэгээд одоо тансаг байж болох тий Исидора шиг эмэгтэй байж болох, эдэлж болох бүх тийм үн цэнтэй газруудаар дагуулж явдаг, аялдаг ийм залуу байсан. Тэгээд зүйлдээ Исидораг нөгөө сул хувцас ерөнхийдөө өмсөд сурцсан байсан эмэгтэйг загвар зохион бүтээгчдийн тийм загварын чиг хандлагыг өөрчилж ер нь тийм элит эмэгтэй байхад сургасан гэж баг хэлж болж байгаа. За тэр ч байтугай ер нь Исидоротой би гэрэлья, би охинд чинь ингээд яг аав шиг нь хайртай байна гэд тэрийгэж харуулдаг байсан. Эмэгтэй хүнд одоо ер нь яг бодоход энэс илүү юм юу хэрэгтэй гэж бодмоор байсан. Боловч одоо Исидора бол татгалцсан. Яа гэвэл түрүүний нөгөө чамайг эрхчлөө гэхэд тиймээ гэдэг шиг энэ эмэгтэйд хадагтай Зингер болохоос илүү эрхчлөө нь чухал байжээ. За тэгвэл энэ бол одоо амьдралын хамгийн аз жаргалтай тийм 33 наснда би дахиад ээж болсон. Энэ залуугаас хүүхдийг гаргасан, хөөрхөн хүүтэй болсон. Би аз жаргалтай байсан гэж тэмдэглэдэг. Тэгсээр нь амьдраагүй. За мөнгөтэй байсан, нөхцөл байдал нь сайхан байсан болохоор ч юм уу ер нь хоёр дахь хүүхдээ гаргахтаа тэгж их өмнөх шигээ зоохгүй тэгж төрсэн байгаа юм. За Парисын хувьд хайртай эмэгтэйгээ харамлсандаа юм уу эсвэл одоо нөгөө гэрлэлтэй батлуулдаггүй хүүхдийн гаргачаад байгаа мөртлөө яг эхнэр нь болж өгдөггүй энэ байдал нь залхаас нь ер нь их хартай ийм түргэн ууртай цөхрөнгөө барсан нэг иймэрхүү цаг хугацаа л үргэлжлээд байсан. Хоёр хүн зөрчилдөөл байсан. Тэгээд ер нь муудалцсан хэрэлтэн ч гэдэг юм уу тийм асуудлууд амьдралд нь байдаг л үзэгдэл болсон. Тэгээд нэг юм богино хугацаагаар салдаг тийм нэг ийм асуудал байдаг ш токсик салж чаддгүй тэгсэр нэг муудалцаал байдаг. Тэгээд богино хугацаагаар салдаг байж байгаа сүүлдээ бүр урт хугацаагаар салдаг болоод ингээд харилцаа нь явандаа хурж эхэлсэн юм болов уу гэж харсан. Тэгээд Исидора аялын тоглолтоор тэгээд манай энэ Парис гэж залуу маань болохоор бизнес аяллаар явсаар хагаад ингээд ер нь жоохон амьдрал нь салах тийшээ болсон. Исидора уг нь бол энэ залуудаа хайртай байсан мөртлөө энэ хүн хитрхи хартай, хитрхи эрх, тэг хитрхи одоо уламжлалт сэтгэлгээтэй учраас би зөвхөн энэ хүний эхнэр болж амьдрна гэж төсөөлөгдөхгүй байна гэдэг л хандлагатай байсан уу гэж харлаа. Тэгэд одоо яг ингээд амьдралынхаа аягүй зовлонтой үед рүү орох гэж юм л та. Тэг би бүр гайхаад байгаа. Яагаад энэ эмэгтэйд одоо ийм зүйлүүдийн нөгөөд эднэрийг авчиг гэж байгаа юм шиг ийм байваа гэж бүр харамсчихлаа. 1913 оны 1-р сард Исидора Орос руу одоо ингээд амьдралдаа бол 2 дахь удаага Оросод ирж байгаа юм. Тэгэд нэг л тийм сайн төгшүүртэй сэтгэл зүйтэй одоо энэ их хүний зэн совин гэж байдагтай юм уу үгүй юм уу сайн мэдэхгүй ямар ч байсан Франц руу би хүүхдүүд рүүгээ яралтай буцмаар байна л гэдээсэн. Тэгэд нөгөө хүүгийнх нь аав болохоор Парис болохоор тухайн үед одоо хотод байсан хүүхдүүдийнхээ хотод байсан болохоор чи хурдан хүрээд ирээ гэж дуудсан. Тэгэд Исидора маш их баярлаад одоо ингээд бүх юм жоохон жигдэрх юм байна. Би юм төгшүүртэй сэтгэл зүйтэй байха болох нэ гэж бодоод сүүлийн боломж байсан нь уулдсан. Тэгээд хоорондоо ярилцсан байсан хүүхдүүдээ асрагчтай хамт тэр Версаль руу явуулсан байгаа. Тэгээд тэр Версаль руу явж байгаа хооронд нь замд нэг юм Сенаг голын хажуугаар өнгөрдөг. Тэг яг хажуугаар нь өнгөрчсэн чинь машин нь унтарсан. Ааж хоёр нь бол ингээд үлдсэн байгаа. Хүүхдүүдээ асрагчтай нь явуулсан байхгүй. Тэгээ машин нь унтарчингууд л жолооч нь буугаад яав гэд машинаа үзэж байгаа хооронд нь машин гинт хөдлөөд тэгээ тэр гол руу тэр машинт тэр чигээр ингээд одоо харшлагын нэвдэж шууд гол руу орцсон. Тэгээд тэр машин дотор явж исэн бүх хүн нас орсон. Амьд үлдээгүй. Тэгээ сүүлд нь ийм нүд ирэмхийн зур болсон юмд ерөөс бүх хүн цочирдоо тэг машиныг арайгээд уснаас гаргаж ирэхэд бол хөөрхийн нөгөө Исидорагийн охин дүүгээ бүр ингээд тас тэрсэн. Тэгээ хүн чинь ингээд нас урахтаа ямар поз авах нь яг тэрүүгээр ингээд гацчдгийм байна л да. Хөшчдгийм байна. Тэгээд тэр дүүгээ хамгаалаад ингээд тэрсэн байгаа гарын ерөөсөө салгаж болохгүй байсан гэж байгаа байхгүй юу? Арай ядаж салгасан.
За тэгээд нөгөө шүтэн бишрэгчтэн ч бай, хөршин ч бай, ойр хавийнхны хүмүүсийн Айседорагийн байшингийн эргэн тойронд нь цэцэрлэгийн цагаан цэцгсээр бүрээд хашааныхын дэргэд ингээл гашуудсан хүмүүс байнгын зогсоол сэтгэл санааг нь хуваалцах гал ийм маш урт хугацаанд ингээл ерөөсөө сэтгэлээ илэрхийлээлсэн. Манай Айседора бол оршуулга дээр ерөөсөө уйлаагүй. Магадгүй бас уйлах тэр нулимс бол байхгүйсэн баг. За тэгээ шүүх хурал болсон. Айседора энэ осол хийсэн жолоочийн талд мэдүүлэг өгсөн байдаг. Буруугүй энэ ийм нөхцөл байсан гэж юм мэдүүлэг өгсөн. За тэгээд яг энэ үеэс хойш Айседорагийн ер нь бол тэгээд эрүүл биш юм галзуурсан үед эхэлж байгаа. Нөгөө бараг салцсан байсан шахуу Парис гэд нөхөртөө нааг жирэмсэн болгоод өгч. Яг одоо жирэмсэн болгочихоо гэж байн гойдаг те. За энэ дээр нь Парис болохоор цочирдоод байдаг. Айгу хэцүү санагдаад байдаг. Тэгээд тэр хоёрын уй гашуу ерөнхийдөө даван туулж байгаа байдал нь маш хэтэрхий өөр байсан учраас би бинийг харах юм бол бараг шарах нь илүү нэмэгдэхээр ийм л нөхцөл байсан санагдаж байгаа. Тэгээд би энэ дээр багаас асууя гэж бодсон юм. Жишээ нь ингэсэн гэж бодъё. Нэг юм маш нялх тэгээд хүсэн хүлээж олсон хүүхдэд алдсан хоёр хос байлаа гэж бодъё. Тэгээд маш ядуу оршуулах мөнгө байхгүй. Хашаан дотроо хүүхдээ оршуулахаас өөр аргагүй болж гинэлтэй. Тэгээд тэр эрэгтэй аав нь хүүхдээ арай гэж хашаандаа оршуулж байгаа. Эхнэр нь хажуунаас нь чи хүүхдээ оршуулж байгаа юм уу? Чи хүүхдээ хайргүй байсан юм уу? Чи яаж хүүхдээ газар болж чадчихэна? За яг энэ байдлаас чамд эрэгтэй эмэгтэйгийнхэн тухайд юу бодогдож байна? Эмэгтэйг нь ойлгомоор байна. Нөгөө талаар эмэгтэй нь галзуурсан байна. Бол яг сэтгэлийн хат гаргаатч гэдэг юм уу тийм. Оршуулахгүй бол үнэхээр болохгүй гэдээ оршуулахгүй. Мэдээж одоо аав хүний хувьд охиноо эзэж оршуулахыг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ оршуулахгүй бол болохгүй гэдгийг арай илүү эрүүлэр харж хагаад тийм одоо үйлдэл хийж байгаа баг. Ээжд бол үнэхээр хүн туссан. Тэр юугаа давж чадахгүй байна л гэсэн үг. Аль нь бороогүй л гэж бодож байна уу? Тийм. Тэгээ яг нөгөө Айседорагийн жишээ биш ч гэсэн би нэг асууя гэж бодож байсан. Хүмүүс бас энэ болохоор нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар нэг асуудлыг шийдвэрлэхдээ амар өөр аргаар үздэг. Эрэгтэй хүн бол уйлмаар бүр хашгирмаар байсан ч гэсэн энийг би хийх ёстой гэдэг эр зөргийн байдлаар шийдэх тал руугаа хандж хахад эмэгтэй хүн болохоор за тийм би хүүхдээ оршуулж чадахгүй гэд ингээ ил байлгаад байвал эмэгтэй хүн бас уурлна. Зүгээр хуваалцах сэтгэл зүгээр хандаад идэг. Чамд хэцүү байгааг мэдэж байна гэдэг үг сонсох гээд эмэгтэй хүн байгаад идэг нь асуудал дээр эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай нэг нэгэндээ төвөг болдог ийм хоёр арга юм байна гэж бодсон юм. За тэгээд бүр дараа нь Айседора энэ үеэ давж чадахгүй тэгээд нэг найзынхаа урилгаар уг нь Италид очсон. Тэгээд ерөөсөө байдал дээрдэггүй. Хүүхдүүдээ ингээд далайд сэлж гин гэж зүүдлэн гутлаар аврах гэж гин гэж бодоод далай усанд яг живж өгөх гэж хахад нь нэг хүн аварсан байдаг. Тэгсэн тэр хүнд намайг аварчхал та миний эрүүл ухааныг эргээд өчгөлтөө чи эсвэл намайг жирэмсэн болгочихвол та гэдэг нэг ийм л гуйлттай. Ерөөсөө ийм сэтгэл зүйтэй л амьдраад байсан. За хинээс нь бол мэдэхгүй ямар ч хэсэг хэдэн сарын дараа Айседора төрсөн. За хүсэл нь биелж байгаа. Одоо тэр хүнтэй хүүхэд гаргахчвал нэг юм миний хүүхэд эргээд ирлээ гэдэг бодлоо ирэх гэдэг штэ. Хэдхэн цагийн дараа нас орсон хүүхэд. За сүүлдээ Айседора амиа орлохоос өөр аргагүй болсон. Амиа орлохын тулд ч янз бүр юм хийдэг байсан. Оролддог байсан. Тэгээ нөгөө сургууль байгуулсан байгаа шүү дээ. Маш олон шавьтай. Тэгээ энэ амиа орлох гээд байгаа байдлын шавнар нь мэдэн гутлаа гуйсан байгаа багшаасаа. Та бид нэрийг хүүхдүүдээ гэж дууддаг үсттэй. Миний хүүхдүүдээ гэж дууддаг үсттэй. Тэгээ та хүүхдүүдээ хаяад явах гэж байгаа юм уу гэж хэлсэн үг Айседорог жоохон торгосон. Тэгээд нэг юм хичээлээ зааж нэг хуучин хэвэндээ орох тал руугаа болж эхэлсэн. За энэ цагаас хойш цаг хугацаа өнгөрөөд Айседора өөрийнхөө тэр бүжгийн сургуулийн 5 хүүхдийг өргөж авсан. За ингээд нэг 5 хүүхэдтэй ээжээ гэж дууддаг 5 хүүхэдтэй болж байгаа. Гэхдээ мэдээж яаж ч утсан өөрийнх нь тэр хүүхдүүдтэйг орлож чадах үгүй нас хэцүү. Яг ийм хүн сэтгэл зүйтэй үед бол тий. За хэсэг хугацааны дараа дэлхийн 1-р дайн болчихж байгаа. Тэгээд нөгөө хуучин 50 байсан Европыг ерөөсөө ертөнцийн балгас болгоо хайж байгаа юм л да. Тэгээд Айседора эргэн тойрондох ертөнцийн сүрээд өөрөө ч дотроо сүрээд ерөөсөө бүх юм мөхж байгаа юм шиг юм сэтгэл зүйн байдалд автсан.
Тэгээ байгуулсан сургуулийнхын байр нь цэргийн имлэг байнгут хүүхдүүдийн сурагчдын бүгдийг Америк руу нүүлгсэн байгаа. Тэгээ Айседора бэлтгэл сургуультаа архиар салцсан. Юм тоглолт ерөөсөө л архичин болоод ингээл явж байгаа. Тэгээ нөгөө яжтай сэтгүүлчид чинь нөгөө Данкан гэдэг нэрийн Дранкен оо согтуу гэж хэвлэж нийтэлдэг бүр ийм доогдохгүй болох хэмжээнд амьдраад онлаа нөгөөх маань. Угаасаа ч энэ үед Айседорогийн бүжиг бас хэрэггүй болж эхэлсэн. Яагаад гэвэл Айседоро бүжиглэхдээ хувцас бүрэн тайлдаггүй байсан байгаа те. Ингээд ийм эмэгтэй хүний гоо зүг гаргадаг байсан бол энд бүр тэртээ тэргөө бүр хувцас тайлаач хамаагүй дуурайгаад бүжиглэж маш олон хүмүүс гарч ирсэн. Тийм болохоор жоохон хэрэгцээгүй тал руугаа үнэлэгдсэн байгаа юм л да. Тэгээ ингээ амьдрал нь ерөөсөө л ман дунд. Тэгээ байнгын аялан тоглолт, мөнгө олох оролдлого, цөхрөл, төр зуурын дурлалууд энэ хооронд ингээл хайртай хүмүүс гарч ирээл. За Нью-Йоркт буцаж ирээд Париста дахиад уулзсан. За тэгээ Куб руу аялсан байгаа. Тэгээ хоёулаа удалгүй тийм хуучин сэтгэлээ сэргэнэ. Яаж иж байгаа сэргээ дахиад амьдралаа босгоё гэсэн ч гэсэн энэ бол яагаад ч сэргэхэргүй тийм шарахтай сэтгэл зүйсэн учраас хин ойлгосон бүтэхгүй байна гэд. Айседорогийн одоо энэ аврал нь өмнөх шигэ ирээдүйд нь ч гэсэн тус болсоор л байсан л да. Одоо энэ залуу бол хүүхдэл нь тусалсан. Тэгээ 1921 онд Оросын гэгэрлийн яамны комиссар Луначарский Москвад чи өөрийнхөө бүжгийн сургуулийг нээчихье гэж аль бие ёсоор урьсан. За тэгээ бүх талаар чамайг дэмжинэ гэж амласан. За энэ бол Айседорогийн үед жоохон орчноо солих. За тэгээд хүн өөрийн хүндэлж ийн гэдгийг мэдрэх утгаараа ч юм уу жоохон хонглын үзүүрт гэрэл байж таарад энэ халуун дотноор хүлээж авч байгаа байдал нь Айседород ч таатай байгаад явсан байгаа. Тэгээ энэ аялал тэрнийг нэг өргөж авсан сурагчдынх нь бүр хамгийн хайртай нэг юм Ирма гэдэг нэг сурагч байдаг. Тэрийгээ дагуулад ингээ хоёлаа явсан. Тэднийг яг хөө битгий яваач гэж танилуд нь уг нь олын хэцүү штэй гэж айлгах ч юм уу ятгсан боловч Айседоро зүгээр л яваад өгсөн энэ хүүхдээ аваад. За энэний дараа Айседорогийн дэлхийн нийтээр мэддэг хамгийн халуун хамгийн хүйтэн дурлалын тухай яригдах юм. Дараагийн хамсарчлагын дараа. За өнөөдрийн дугаарыг маань Ханаа томны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаадаг Терефлю ивент гэж байгаа. За толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, найтах гэх мэтчлээ одоо маш хэцүү танад үрчгээр ядаргаа болдог шүү дээ тийм ээ. Заримдаа бол босч чаддгүй. За энэ үедээ Терефлю уучхад бол босоод ирдэг юм билий. Ер нь бол шинж тэмдгүүд намтчдаг юм. Тийм шүү. Өстө хамгийн түрүүнд 9 шидийн уухгүйгээр ерөөс эхлэн гутал нь уучдаг гэдэг янз юм. Харин тийм хүндэрсний дараа гэхээсээ илүү те яг нэг нус гоожол ирдэг шүү дээ. Яг тэр үед нь уучхаар яг болчихж байгаа юм байна шүү дээ. Тэгээд бас нэг хошигнол байдгийг энэ дээр хэлэхгүй болохгүй. Үнэхээр гоё амттай. Тийм яагаад дүрээд яхаар. Тийм борцог морцогтой хамаагүй хосч болно. Цай уух уу, трафли уух уу гэдэг нэг ч юм шүү дээ. Тэр одоо амттай аргаар өвчнөө идэх нь идэх ч одоо хичнээн сайхан байх вэ те. Жохон байхад бид ч одоо им уух гэж илгээн авдаг байлаа шүү дээ. Амар шүү. За Tereflug H.Cig.mn вебсайтаас захиалаад үндгүү хөргүүлж авах боломжтой. За мэдээж бүх энэний сонгуудаар худалдаалагдж байгаа. За ханаа төрсэн хүн бол орнооцоо босхгүй ч тохиолдол бий учраас H.Cig.mn-ээс захиалаад авчаарай гэж та зөвлөмөр байна. Баярлалаа. За Сергей Еснинэн Айседоро Данкан хоёр авангард зураач Георги Якуловынд анх танилцж ирсэн юм байлээ. За насны бол бүр асар зөрүүтэй хоёр хүний тухай яригдчихэж байгаа шүү дээ. За манай эмэгтэй бол нэг юм богино үстэй, булган хүрэн бүжгийн улаан туник өмссөн. За шинээр гарч ирж байгаа хувьсгалт ертөнцийн яг тийм хатан шиг харагдчихсэн. За үнэхэрийн төрсэн үзэсгэлэн гоо тэр бие авч явж байгаа байдал бол энэ зовлон бас арайч дарж чадсангүй нэмэгтэй. За англи, герман, франц хэлээр ярьдаг байсан ч орос хэл бол мэдэхгүй. Тэгээд намайг одоо товариш гэж дуудаач, нөхөр гэж дуудаач л гэж хэлдэг байсан байгаа. За эсэнэн бол халдаж чадахгүйсэн. Өөрөөс нь өчнөө ихч ийм том од эмэгтэй рүү яах учраа болохгүй, яаж харьцахаа мэдэхгүйсэн. За тэгээ нэг л арга хэрэгэлсэн байгаа. Шүлгээл уншин шүү дээ эсэнэн. Тэгээ шүлгээ уншаал эхлэхэд ерөөсөө нэг юм шуналтайгаар чагнана гэж яддаг шүү дээ. Бүр яаж гэдэг шиг ингээд ойлгож байгаагүй мэддэггүй. Гэхдээ маш шуналтайгаар чагнаж ирсэн. Тэгээ дараа нь үсийг нилээд Солотай Голова гэж хэлэх юм болов. Алтан
алтан толгойт юм шаргал тарайн дөрөв шиг өстэй эсэнийг алтан толгойт гэж хагас дотоо орс хэлээрээ хэлээд шууд л үнссэн. За их тэгээд ерөөсөө энэ цагаас хойш за өглөө болчихж байгаа юм. За эсэнэн өглөө нь одоо морин тэргээр гэрт нь хөргөж өгж байгаа. За энэ цагаас хойш хэдхэн хоногийн дараа эсэнэн Айседоротой амьдрахаар гэрт нь өгж ирсэн. За ингээд энэ хоёр хүний хайр дурлал эхэлж байгаамаа. Энэ үед Айседоро ч 43 настай, эсэнэн 27 настай. Ийм хайр дурлал байгаа юм. За хоорондоо хил нэвтрэлцэж чадахгүй. Орчуулагч ашиглаж одоо ойлголцдог байсан энэ хоёр. Бүх юм нь өөр байсан. Соёл, хүмүүжил, зуршил те. За бүр биений хүртэл өөрөөр харилдаг байсан. Айседоро нөхөр гэхээс илүү хүүшгээ харилдаг байсан. Өөртөө дотн санагддаг. Тэр хүнийг хамгаалах ёстой, туслах ёстой. Тэр хүний бодож чадахгүй юмыг бодох ёстой гэж Айседоро ханддаг байсан бол эсэнэн Айседорогийн алдар нэрийг өөрөөс нь илүү харилдаг байсан. Ийм ингэж болохгүй, тэгж болохгүй чи ийм мод штэ гэдэг байдлаар эсэнэн ханддаг байсан. За эсэнэн өнгөрч ууж агсан тавих үедээ жоохон тийм тавтаргүй зан гаргадаг. Тэгээ Айседоро гимшил, инхрийллийг хүлээж авч байгаатайгаа яг адилхан зодуур тэр айхтар хатуу өгнүүд, доромжлол бүх юмыг бас хүлээж авдаг гэсэн. За эсэнний маш их найзууд нь ер нь Айседорогийн мөнгөөр амьдарч ирсэн тэр үед. Бүгдийн нүдэн дээр ойлгомжтой байсан. Олон нийтийн өмнө ичгүүргүйгээр муулдаг байсан. Айседорог муулаад байгаа мөртлөө одоо Айседоро хэсэг бүлэг найзууд болон эсэнний ивент итгэгч байсаар л байсан. За эсэнний хүсэл тачаал Айседоро залуу нас шинэ найдвар харин өгсөн. Энэ хүнд амьдрах хүсэл өгсөн. За энэ хүн ингээд одоо 40 гарцсан наснда насаараа зугтсан эрх чөлөөгөө эсэnéнд л өгсөн байхгүй юу уг нь. За жилийн дараа буюу 1922 оны хавар Айседоро эсэнийг дэлхийгээр аялуулъя гэсэн. Тэгээд Айседород мөнгө хэрэгтэй, илүү их мөнгө хэрэгтэйсэн бол эсэnéнд шин сэтгэгдэл, тийм галзуу мэдрэмжтэй тиймэрхүү юмнууд нь илүү чухал. Яг л залуу хүний мөрөөддөг юм яг мөрөөдөж явж байгаа. За тэгээ хүнд сурталлаас айсан энэ хоёр хос маань 1922 оны 5 дугаар сарын 2-нд албан ёсоор гэрэлтэй батлуулсан. Одоо бол хоёулаа тийм эсэнийн дункаа өгтэй болчихж байгаа шүү дээ. Тэгээ эсэнэн нас барах хүртэл энэ овгоо сольж өөр хүнтэй гэрэлж байгаагүй. Айседоро ч гэсэн паспортаа сольж байгаагүй. Тэр ч байтугай бүх насаараа эрх чөлөөний төлөө тэмцсэн Айседоро 45 настайдаа бүр хоёр гэрэлсэн. Яагаад гэвэл нөгөө Герман, Франц энэ тэрүүгээр хаялахад зөвлөлтийн баримт бичгийг Европт хүлээн зөвшөөрдөг байснаас болоод Германд дахиад гэрэлсэн. Тэгэхээр ингээд 42 наснда хоёр удаа нэг хүнтэйгээ гэрэлсэн байна. За Европт хэсэг хугацаанд байсны дараа хосууд Америк руу яваад тэгээд хаанч байсан Айседоро эсэний нөгөө яруу найргийг түгээхтэй орчуулах ажлыг байнга гардаж хийдэг. Одоо түгээх ажлыг хамгийн их хийсэн нь Айседоро байгаа юм. Уншлага зохион байгуулдаг, сонсогчдын клуб болгодог, цуглуулдаг, шүтэн бишрүүлэх ажлыг маш их хийдэг. За харин яруу найрагч эсэнэн зүгээр л нөгөө алдартай бүжигчний залуу нөхөр гэж хүмүүст харагдаж байгаадаа аль хэдийн залхацсан. За нөгөө харилцааныхаа үн цэнтэй зүйлийг мартцсан байсан. Тэгээ Оросд байсан одоо эсэнийг хүндэлдэг байсан. За эсвэл одоо Айседорог эсэнэн хүндэлдэг байсан энэ халуун гой холбоо огт байхгүй болоод архиудаг. Тэгээд нөгөө Айседоро тэнд нэр алдарт хүрэх гээд ажлыг хийгээд байхад эсэнэн сонины нүүрэн дээр хэрэг төвөг тарснараа л гардаг ийм л харилцаа өсөж байгаа. Тэгээ Айседоро эсэнэн 1923 оны 8 дугаар сард Москвад буцаж ирээд тэгээ нөгөө бүжгийн сургуулийн хүүхдүүд амьдарч исэн хоттой ирчээд Айседорогийн амьдардаг байсан байр одоо хамт амьдардаг байсан байранда буцаад ирж байгаа юм л да. Гэхдээ яг энэ үед нь болохоор эсэнэн тэр нөгөө Москвагийн утга зохиол, уран зохиол ийм ажлууд нь өөрт нь ингэж сэргэж орж ирээд тэгээд юм Айседоротой хэрэлдэх гэд айгүй толгой даахгүй их ажилтай болцсон үе байсан. Тэгээд эцэст нь энэ хоёр бүрстэ нөгөө цусаа гартал хэрэлдэж, тосоо гартал тэрэлдэн гэдэг шиг нэг сайн хэрэлдэж аваад эвлэрээд тэгээд хамтдаа хоёлаа Крим явъя гэжсэн. Тэгээ энэ үеийн зорилго нь ч гэсэн сонио Айседоро бол биеийн эмчлүүлье гэсэн зорилготой, эсэнэн бол бас л нөгөө сэргэлт авъя гэдэг юм. Насны зүрхнээс болоод хоёр өөр зорилготой ингээд аялах болсон. Гэхдээ энэ аялалтаа хоёлаа яваагүй. За удахгүй Айседородыг загтал үлдээсэн байсан. Юу гэсэн гэхээр би өөр хүнд хайртай, гэрэлсэн, аз жаргалтай байна эсэнэн гэд болоо.
За ингээд Айседорог нөгөө Оросд хорж барьж байлгаж исэн юу ч байхгүй болж байгаа учраас ингээд явж байгаа. Тэгээ нөгөө өргөмөл охиндоо сургуулаа даатгаад тэр юу ч өөрт нь хэрэггүй гэдэг ингээд явж байгаа. Франц руу яваад олон жилийн дараа Айседороо Оросд өнгөрүүлсэн 3 жил одоо амьдралын минь хамгийн аз жаргалтай мөч байсан гэж тэмдэглэдэг. Хамгийн сонирхолтой, хачирхалтай бас өрөвтмөр нь 2 жилийн дараа Есенин яг Айседоротой хамт амьдарч байдаг байсан тэр буудлынхаа өрөөнд амиа орлдог. За яг энэ амиа орлсон мэдээ дуулж явах үедээ Парист байсан. Тэгээд Айседороо бас ингэж хэлсэн байдаг. Бид хоёр хизэж маргалдаж байгаагүй. Өвдөж цөхөрч би гашуудж гин одоо цөхөрч гинэ гэдэг байдлаар бас мэдээлэл үлдээсэн байдаг. Тэгээ 1927 оны нэг өдөр Айседороо 50 настай гинтэл аялалд явъя л гэд онсон. Тэгээ найз нь бол дараа нь явъя те намайг завтаа болохоор явъя ч гэдэг юм уу байдлаар хэлсэн чинь за энэ миний бүр сүүлийн аялал байсан чи би бол татгалзахгүй явнаа гэд ганцаар аялахаар шийдсэн. Тэгээ хамгийн сүүлд хэлсэн үг нь баяртай найзуудаа би алдар суруу явж байна гэж хэлсэн байдаг. Тэгээ Айседороо нэг юм улаан алчуур айгүй гоё урт үзүүтэй хүүхэн шүү дээ те. Тэгээ нэг юм улаан уртаан алчуур байнга зүүдэг. Тэр оролтоо зүгээд машиндаа суусан. Тэгээ яг машин хөдөлсөн тэр урт оролт нь машиныхын дугуйтаар оцолтоод хүзүү нугараад нас орсон байдаг. Яаж юм сонин. Тэгээд ээж хүүхдүүдийнх нь одоо оршуулгын хажууд нь Айседорог оршуулсан. Энэ эмэгтэй бол ерөөсөө орчин үеийн бүжгийг үндэслэгч энэ ямарваа нэг юмыг үндэслэдэг юм цас төсдөг те анх хийсэн хүмүүс бурхны бэлэг байхгүй энэ хүмүүс чинь. Тэгээд энэ хүний одоо бүжгийн үзэл баримтлал өнөөдөр ч гэсэн одоо оршиж байна. Энэ бол шинжилэлт авчирсан хүн байгаа. Тэгээ энэ хүн ямар хүн юм бэ гэхээр энэ хүн бусдын хилээд байгаа, дуулаад байгаа, бичээд байгаа, тоглодог, зурдаг тэр бүх юмыг бүжгээр илэрхийлж чаддаг гайхалтай хүн байсан. Хүний биеэс гарамгүй хөдөлгөөнийг хийж чаддаг ийм хүн байсан. За энэ хүн Бетховны 7 дугаар симфоник, Сарны сонатыгч, Алдарт Боттичеллигийн хавар зургийг, Хорацийн шүлгүүдийг ч бүжгэлж чадхаар ийм гайхалтай эмэгтэй байсан. Даанч одоо хайр дурлал, хагцал зовлон энэ ертөнцийн одоо бүх юмыг бүжигтэй шингээсэн боловч жаргаж бол би чатаагүй гэж маш харамсаж бодож байна. Тийм. Дуучид өөрсдийн дуугаа бичих хэрэгтэй гэдэг юм уу тийм. Хүнийг өөрийнхөө үзэл бодлыг гаргасан тэр нэг бүтээлийг яг өөрөөсөө гаргах хэрэгтэй. Хүний дэглэсэн бүжийг аваад бүжгэлж болно л доо. Тэгэх юм бол хүн өөрийнхөө тэр үзэл бодлыг гаргаж чадахгүй байхгүй. Доора гэж чинь товчлсон нэрэн доора шүү дээ тийм. Доора яг тэр бүгдийг гаргаад тэгээ тэрийгэ өөрөө хөгжүүлж чадсан учраас бид хоёр одоо ярих хэмжээнд одоо ийм домог болж үлдчихэж байгаа тийм бүсгүй юм болов уу гэж би сайн бодлоо. Тэгээ тэр нэг зургийн студид бүжгэлсэн гэж шүү дээ. Хоглолцсон галерей дотор юм шиг тийм орчинд одоо бол тоглолт хийхэд хүн болгон дуртай байдаг. Бараг тэдний анхдагч чинь доороо байсан юм байна. Яг үнэ. Тэр үед бол тайзан гоё те тэр орчин илүү гоё байсан байна. Тайзнаас өөр газар бүжгэлэх юм бол тэр чинь үзэгч түлээж авахгүй тийм үе байхгүй. Тэгэхэд ингэж сэтгэж ингэж та санаачилж яах гэдэг бол түүний одоо зөвхөн бүжгээс зөвхөн бүжгээс биш. Ерөөсөө тийм гоё бүжиг зохиож байгаа нь түүний толгойтой л холбоотой юм шүү дээ. За баярлалаа. Баярлалаа цанглаа. Тэгээ үнэхээр харамсалтай түүх байна. Тэгээ би айгу хэцүү хүлээж авлаасаа тэр хоёр хүүхдийн мэдээ. За өнөөдрийн дугаарыг маань ихтгэл даах герман чанар хит их болон ханиадны шинж тэмдгийг дарагч Terraflow ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилганы од мөндөр хажуугаар хүрсэн. За цанглаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар
од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.